Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Таныг эдгээр амлалтуудыг дагаасаа гэж хүсмээр байна. Та Христ дотор Бурханаар зөвтгөгдсөн. Харин бид Бурханд худал ярьдагч Бурхан бол тийм биш юм. Тэр таныг бүх асуудлаас тань чөлөөлөх болно. Таны бодож байгаа шиг хурдан биш байж болно. Гэхдээ та итгэлээ битгий алдаарай. Бурханд итгэсээр бай. Найдвараа алдаж болохгүй. Бурханы амласан дараагийн зөвхт байдлын амлалт бол таны бүх асуудлыг шийднэ гэсэн амлалт юм. Тийм ээ, та нарт таалагдана. Дуулал 34:17. Зөвхтүүдийг хашгирахад эзэн сонсож зовлон шаналн бүгдээс нь тэднийг аварна. Та Есүсээ туслаач гэж өдөрт 200 удаа залбирч. Бурхан минь, надад туслаач гэж залбирч байсан уу? Заримдаа бид ямар зүйл тусламж гуйгаад байгаагаа мэддэггүй. Бид Бурхангүйгээр хинч биш гэдгээ мэддэг. Зөвхт нэгэн хашгирч байхад эзэн сонсоод тэднийг хэцүү асуудалтай амьдралаас нь салгах болно. Хоёр зүйлийг баттай болгох хэрэгтэй. Таны амьдралд ямар ч асуудал байхгүй байх гэж хэлээгүй. Танд асуудал байхгүй бол Бурхан асуудлаас ангижруулна гэж зүйл байхгүй. Бас асуудал байсан ч хизээ ангижруулах талаар хэлээгүй. Бурханы зүгээс ямар нэг зүйл хийн гэдэгт л итгэлтэй байх хэрэгтэй. За, Бурхан минь, таны цаг хамгийн төгс болохоор одоо би хэцүү зүйлээсээ ангижраагүйч. Учир шалтгаан байгаа учраас ийм байгааг хүлээн зөвшөөрч бүх зүрх сэтгэлээрээ таныг хайрласаар байх болно. Та хүссэн зүйлээ авахаараа л Бурханыг хайрладаг байж болохгүй. Харин хизээ хүснээ авахаа мэдэхгүйч хайрлах хэрэгтэй юм. Би Бурханыг хайрлах нь бүх зүйлээс илүү чухал гэж боддог. Хүссэн бүхэн чинь байгаа үед та Бурханыг хайрлаж баяр хөөртэй амьдрахад амархан байдаг. Харин амьдралтай нь болж бүтэхгүй зүйлс байгаа үед бол ямар байх вэ гэдэг л чухал юм. Энд байгаа хүмүүсээс яг одоо амьдралд нь юу ч болохгүй байгаа мэт болж байгаа хүн байна уу? Надад энэ жил хэцүү байсан. Энэ байдлаасаа чөлөөлөгдөж чадсандаа би Бурханд талархаж байна. Би түрүү жилийн 10 сараас эхэлсэн баха. Бараг жил болсон гэсэн үг. 2-7 хоногийн өмнө би өвчтэй байсан. Миний нуруу маш их өвдөж байсан маань миний ташаанаас болсон гэж үзсэн. Би нэг ташаагаа солиулсан. Тэгээд дахиад нөгөөхийн солиулах хэрэгтэй болсон ч асуудал шийдэгдэхгүй л байсан. Тэгээд юунаас болоод байгааг олж мэдхийн тулд хугацаа шаардагдсан. Иймэрхүү асуудалтай тулгарч байсан хүн байна уу? Би энд тань нэг зүйл болохгүй байгаа мөртлөө юу гэдгийг мэдэхгүй хайсаар байдаг. Тэрнээс болоод та байнга эмчтэр очиж үзүүлээд бас л Бурханы гайхамшиг болно гэж хүлээж итгэсээр л байсан. Тэр үедээ ч би бусад хүмүүст үйлчилсээр л байсан. Харин надтай хамт байгаа хүмүүс намайг юу тулж өнгөрүүлж байгааг мэдэхгүй байсан. Би хүмүүсийг асуудлаа туулахад нь тусалдаг. Бас би өөрөө асуудлаа туулж байсан. Гэхдээ ийм үед хамгийн сайн арга байна. Та шархалсан үедээ Бурханд итгэж, бусад хүмүүст туслах нь хамгийн сайн арга юм. Тэгээд 3 сарын өмнө би нурууны нэг их хүнд биш хагалгаанд орсон. Гэхдээ хагалгаа л бол хагалгаа. Гэхдээ миний нурууны диск мэдрэлийн судсаа дараад түүнээс болоод ийм асуудалтай байсан. Мэдээж дарагдсан байсан мэдрэл гэмтсэн учраас зарим өвчин тэр дороо алга болсон ч бүрэн эдгэрч дуусах гэж хэдэн 7 хонсон. Харин түрүү 7 хоногоос аваа гайгүй болж сайхан өдрүүд эхэлсэн дээ. За. Зөвхт нэгэн тусламж гуйн хашгирахтаа Бурхан минь, би бүх зүйл сайхан байхыг хүсэж байна шүү дээ. Та энийг ойлгохгүй байгаа бол надад ямар буруу байгаа юм бэ? Би Бурханаас тусламж гуйсаар байхад асуудал байсаар л байна гэж хэлж байна гэсэн үг юм. Гэтэл үнэндээ итгэлтэй бас төвчээртэй байх. Харин танд гэж хэлэхэд та ямар ч амьдрал туулж байсан Бурхан бол хамгийн сайныг хийн. Та энэ бүгдийн дараа илүү хүчтэй, илүү ихийг мэдэж авах болно. Та хэцүү зүйлээсээ суралцна.
Хэнийгэн хүн надад нуруу өвдөж байна. Эсвэл хэнийгний нуруу өвдөж байна гэж сонсвол би тэр хүний төлөө залбирах болно. Яг л зүгийн балан дээр байдаг шиг. Би ийм асуудалтай хүнтэй ойр байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та ямар нэг зүйл туулж байгаа бол тийм ч хурдан алга болохгүй. Тиймээс нэлээд зориулалт хэрэгтэй болно. Амен. Та нар миний санааг ойлгож байна уу? Тэгэхээр та даваад л гарах хэрэгтэй. Библиэлд Бурханлаг нэгнийг аварч Бурханлаг бус байгаад тохирсон шийтгэлийг өгнө гэсэн байгаа. Тийм болохоор Бурхан таныг яаж аврахаа болон дайсантай тань яаж харилцахаа мэдэж байгаа. Та нарын заримд гинтийн зүйл тохиолдсон байгаа. Гинтийн гэж юу болохыг мэдэж байна уу? Танд үнэхээр муу зүйлс тохиолдож ямар ч найдваргүй болсон мэт санагдаж байж болно. Тийм ээ. Мосегийн гинт залбирсан үгс. Гэтэл 33 дээр байгаа бөгөөд тэрээр Бурхан минь өөрийн алдрыг харуулаач би хармаар байна гэсэн. Тэгсэн Бурхан намайг харсан хүн амьд явж чадахгүй гэсэн. Иймд нүдэ тагласнаар тэрээр хараагүй бөгөөд Библиэд Бурханы сайн бүхэн түүнээс холуур өнгөрч байсан мэт байсан гэсэн. Намайг ч бас олон жилийн өмнө ийхүү хаясан мэт үе байсан. Таны амьдрал утгаа алдаж та Бурханы ирж байгааг ч харахгүй бүгд хажуугаар өнгөрөөд байгаа юм шиг санагдах үе байдаг. Гэхдээ үнэндээ Бурхан байсан үгүйг та мэдэж байсан уу гэж асуумаар байна. Танд л гэж хэлэхэд та энэ амлалтаас зуурсаар бай. Та бол Христ дотор Бурханаар зөвтгөгдсөн бөгөөд Бурхан худал хэлдэггүй. Тэр таныг бүх зовлонгоос тань салгах болно. Таны бодсон шиг хурдан биш, таны хүснээр болохгүй байж болно. Гэхдээ битгий бууж өгөөрэй. Бурханд итгэж итгэл найдвараа алдахгүй бууж өгөхгүй байх нь чухал юм. Найдвараар бид итгэл дүүрэн амьдардаг. Өнөөдөр таны найдах өдөр. Хурдхан хэдийн ишлэл үзье. Үйлс 12 дээр Херод Якобыг алж харин Петрийг барьж хорихоор шийдсэн. Тэгээд Петрийг барьсан гэж Үйлс 12 дугаар бүлэг ишлэл 4 дээр байгаа. Төсөөлөд үзтээ. Түүнийг 4 цэрэг дөрвөн талд нь хашиж барьсан гэж байгаа. Тэгэхээр 16 цэрэг түүнийг барьсан байсан гэсэн үг юм. За тэгвэл түүнд 16 асуудал байна гэд бодоод үзье. Түүнийг явуулахгүй 16 шалтгаан байсан. Амьдралдаа 16 асуудалтай хүн байна уу? За тэнд байна. Тэд түүнийг манж шүнжин байсан бөгөөд дараа нь цаацлах байсан. 5 дугаар ишлэлээр Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө тасралтгүй залбирч байв. Хэрвээ түүнийг гаргах гэж байсан, яг тэр шөнө Петр 2 цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манж байваа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл түүнд зүгтах ямар ч боломж байгаагүй. Гинт тийм шүү. Гинт гэсэн байна. Тэгээд цааш нь юу болсныг үргэлжлүүлээд харж болно шүү. Үйлс 16 дугаар бүлэг дээр байгаа. Гайхалтай. Үйлс 16-гийн 23 дээр ийхүү зодож занчаад тэднийг шоронд хийж сайтар манахыг хуягт тушаав. Тэд их хэцүү нөхцөл байдалтай орхигдсон байлаа. Шүн дундын үед Паул, Силас хоёр залбирч Бурханд магтуудуулж байгааг хоригдлууд сонсгож байлаа. Тэгтэл гинт гэсэн байна.
Гэнэт шоронгийн суурийг дөргиосон хүчтэй газар хөдлөлт болж даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дүнгэн мултарч унжээ. Тэгээд цааш нь 27 дээр хоёрыг нойрноосоо сэрээд шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодож өөрийгөө элдээр дүрж алахыг завдтал. Тэр түүнээс болоод өгөх нь гарцаагүй гэж бодсон. Тэгсэн Паул чангаар өөрийгөө битгий хороо. Бид бүгд энд байна гэж хашгирсанд шоронгийн хаалга онгоосон боловч тэд гарч зугтаагүй. Тэр бамбар авчир гэж өсрөн орж ирэв. Тэгээд Паул Силас хоёрын өмнө чичрэн сүхрэв. Тэр тэднийг гаргах зураа ноёдоо аврагдахын тулд би юу хийх ёстой вэ гэв. Аврагдахын тулд би юу хийх хэрэгтэй вэ? Та нар юу болсныг олж харлаа. Танд энэ дэлхийн хүмүүс тулгардаг шиг л асуудал байгаа бол амар тайван баяр хөөртэй байж Бурханд итгээрэй. Хэцүү асуудал тань хэр удсан ч вэ? Зөв хандлагатай байж хүмүүст сайнаар хандаж бай. Тэгэд гинтэл та энэ бүгдээс ангижирч салахад Бурханы хүчийг үгүйсгэх ямар ч эрэхгүй байх болно. Танд энэ бүхнээр дамжуулан Бурханд үйлчлэх үүд хаалга нээгдэнэ. Дараагийн амлалт бол зөвнийг нь доош орж ялагдахгүй. Өөрөөр хэлбэл юу ч тохиолдож хэдэн ч удаа доош нь оруулж байсан ч босоод л ирэх хэрэгтэй. Танд өнөөдрийн хичээл таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Дуулал 34:19 зөв шударгын зүдүр их авч эзэн түүнийг тэр бүгдээс нь аварна. Та Бурхантай зөвхт байснаар өглөө босоо зөв зүйлийг хийх гэсэн гээд муу сүнс довтлохгүй ямар ч асуудалгүй байна гэсэн үг бол биш юм. Амен. Сүүлийн үед миний амьдралд маш олон зүйл тохиолдож байна. Үнэхээр хэцүү, заваасан асуудлуудтай тулгарсан бөгөөд надаас илүү зүйл шаардсан бөгөөд үргэлжилсээр л байсан. Бидэнд нэг иймэрхүү үе байдаг. Энэ яг л хэцүү зүйл ирэх ёстой улирал байх хэрэгтэй юм шиг. Таны амьдралд иймэрхүү хэцүү цаг үеийн тулгарсан хүн байна уу? Тэгэхээр та бүсээ чангалж хүчтэй байж үнний бүснээс зурах хэрэгтэй гэсэн үг юм. Эфес 6 дээр юу гэж байна? Зөвхт байдлын бүснээс зур гэж хэлдэг. Христийн гэдгийг үргэлжлүүлэн сур. Муу сүнс танаас булаахын бүү зөвшөөр. Гинтхэн л энэ бүгдээс ангижрах болно. Сургаалт үгс 24:16. Учир нь зөвхт нь 7 бүдрөвч нэг сэхэн. Бурууд харин гай гамшигт нэг мөсөн бүдэрнэ. Тэгэхээр та хэдэн ч удаа бүдэрсэн босоод л ирэх хэрэгтэй. Харин мунхаг хүн нэг унах юм бол дахиж босч чаддаггүй. Миний хэлсэн энэ үг надад таалагдж байна. Зөвхт байна гэдэг нь 3 удаа унаад л байх биш юм. Бурхны амлалт таныг болж болохгүй гэдгийг хэлдэг. Тийм шүү. Та хэдэн ч удаа унаж байсан болж болохгүй. Дахиад босох хэрэгтэй. Тэгснээр нэг л өдөр та ялж муу сүнс ялагдах болно. Бүгдээрээ хідэн бичээсээ үгнээс харцгаая. Үгийг л харахад үнэхээр гайхалтай байдаг. 2 дугаар Коринт 4:8-9. Бид бүх талаар дарамтлуулвч няцардаггүй. Сандардагч цөхөрдөггүй. Хавчигддагч хаягддаггүй. Цохигддагч мөхдөггүй. Энэ л итгэгч хүнд байдаг аз завшаа юм. Биднэрт бүгдд нь ямар нэгэн хэцүү зүйл тохиолддог боловч ялагддаггүй. Та ялагдахгүй амар биш байна. Гэхдээ даваад гарах хэрэгтэй. Тийм шүү. Одоо Эхлэл 50:20. Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийг шиг өв олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. Сургаалт үгс 28:11. Буруут нь мөшгөөгүй байхад ч зүгтдэг бол зөвхт нь арслан мэт зөрөгтэй. Энэ танд үнэхээр таалагдана. Дэд хууль 28:7. Чиний эсрэг босох дайснуудыг эзэн чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам руу нэг замаар довтолж, чамаас 7 замаар зүгтэнэ. Тийм ээ, энэ надад үнэхээр таалагддаг. Хэрв чи өөрийн бурхан эзэнд дуулууртай байвал энэ бүх ёроол чам дээр бууж чамд хүрнэ. За.
Гэтэл үнэндээ би амьдралдаа инэрлийн талаар огт мэддэггүй байсан. Би Христэд итгэгч боловч инэрлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг байсан. Бидэнд өгөхийг хүсдэг маш олон зүйл Бурханд байдаг ч бид итгэлтэй байгаагүй учраас тэр бүгдийг авч чаддаггүй. Та өдөр болгон Бурханд итгэх хэрэгтэй. Тэгснээр Бурханы инэрлийг амьдралдаа олж харах болно. Дуулал 5:11-ээс 12. Харин таны нүмерт хорогдогч бүгд баяр хөөртэй байж, та хамгаалсан учир мөнхөд баярлан дуулаг. Таны нэрийг хайрлагчид танд баясна. Учир нь зөвхт хүнийг өрөөдг нь эзэн та билээ. Бам байгаа халахлах мэд таалал тань түүнийг хүрээлнэ. Таалал. Та түүний таалал инэрлэр хүрээлүүлсэн. Танд инэрлэхаар байхад таны амьдрал ямар байх вэ? Таны онгойлгож чадахгүй байгаа хаалгатай нээгдэх болно. Та онгойлгох гэж өшөглөх шаардлагагүй юм. Та онгойлгох гэж түлхэгч шаардлагагүй. Онгойлгох гэж тесрэх бөмбөг тавьж дэлбэлэх шаардлагач байхгүй. Харин Бурхан ямар ч хүний онгойлгож чадахгүй байгаа хаалгыг онгойлгодог. Өнөөдөр магтантууд дуулсан гайхалтай хоолойтой Кимийн талаар нэг хөгжилтэй түүх сонсож байснаа хэлмээр байна. Сургуулийн багш нь түүнд дуулах талаар бодоод ч хэрэггүй. Чамд энэ салбарт ажиллах чадвар байхгүй гэж хэлж байсан гэсэн. Гэтэл би үнэндээ англи хэлнийхээ шалгалтанд унахаа шахсан. Миний шалгалтад авч гарсан ганц шалтгаан бол багш надад сайн байсан. Би нэр үг, үйл үг хэрглэж байсан эсхийг анзаардаггүй. Зүгээр л ямар ч хамаагүй зүгээр л ярих дуртай байдаг. Би юу ч мэдэхгүй байхыг алдаршуулж магтаад байгаа юм бол биш шүү. Харин энэ дэлхий дээр чадваргүй гэж тооцогдож байгаа юм. Хийж чадахгүй зүйл ийм байгааг харахад хөвгөлтэй санагдаад. Бурхан таныг тосолсон бол инэрлээ үзүүлдэг. Би Бурханы хүмүүст өгч байгаа инэрлийг хараад гайхдаг. Та чадваргүй бол ажилд тэнцэхгүй. Та мэдхгүй хүмүүстээ баахан сайхан юм ярьж өгөөд л дуусна. Яагаад гэдгийг мэдхүү? Та өөрийгөө талент харж байгаагаас илүү зүйл танд байгаа. Таны дотор гүнд байгаа. Мэргэн ухаан сайн бүгдийг дотроо агуулсан байдаг. Бурхан инэрлээ өдөр бүр өгөх учраас итгээрэй. Та Бурхан минь өнөөдөр таны инэрл намайг хааж явсан дагах болно гэж хэлэлгүйгээр гарах хэрэггүй. Танд инэрл ирснээр та авах ёсгүй ивэлүүдээ авна. Хүмүүс өөрсдөө бүр яагаад гэдгийг ч мэдэхгүйгээр танд дургуутна. Энэ байдал би дуртай. Би Бурхан таныг над шиг ийм байдалд оруулаасаа гэж залбирна. Би энд зогсоод зөв зүйл ярьж үйлдэж хүмүүс таалагдах гэж хичээж байгаа учраас л энд гараа зогсож байна гэж бодож байгаа бол үгүй шүү. Би Бурханы хэлсэн үгийг л дагдаг бөгөөд түүний хэлсэн үгийг л дамжуулж хэлдэг юм. Бурхан бүх зүйлийг таны төлөө байхаар хийдэг. Заримдаа ямар ч зам байхгүй байгаа мэт байж болно. Гэхдээ Бурхан ажилласаар байгаа. Та Бурханы инэрлийг амьдралдаа амссан уу? За тэгвэл Дуулал 90:17-г үзье. Бурхан эзний маань ивэл бидэн дээр ирэх болтугай. Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч. Тийм ээ, гарын маань үйлсийг бат тогтоогооч. Заримдаа инэрл хайр авсан ч буруу зүйл дээрээ авах тохиолдол байна. Манад гаднаас том мэрэгч орж ирснээр манай арын хашааг юучгүй болгочихсон. Бүр тастаад хандлаад хайчихсан. Би ийм зүйл хийдэг гэж ч мэдээгүй. Зүлгийг маань бүгдийг хуулж авсан. Тэгээд газарт байгаа үт хорхоо ч юм уу? Зарим зүйлээс болоод зарим хэсэг үлдсэн. Тэгсэн манай нэг найз надад сайн мэдээ гэвэл тэд сайн хөрстөө айлууд руу л хаалтаж ордог юм а гэсэн. Надад ямар тач тааламжтай санагдсныг мэдмээр байна уу? Манай хөршүүдийн хэнийх нь гэртэж ийм зүйл тохиолдоогүй. Би том мэрэгчийг үзсэн. Дахиж ийм байдалд ормооргүй байна. Би энэ амьтан манайхаас хол байгаасаа гэж залбирч бүгдийг яаж барих талаар
төлөвлөгөө гаргасан байгаа. Библиэлд Бурхан олон хүнд инэрл үзүүлсэн тухай гардаг бөгөөд би таныг өнөөдөр ямар ч хэцүү нөхцөл байдал донд байсан өөрөө энэ байдлаас гарах гэж оролдох хэрэггүй гэж хэлмээр байна. Та үргэлж Бурхан минь танаас гуйх хүсэлт байна. Би танаас хамааралтай амьдардаг, таныг наалж амьдардаг. Би тантай ойр байдаг гэж хэлж бай. Хэсэг бүлэг зөв гэж хэлж байгаа тэр хүмүүстэй нийлж амьдралаа дэмий өрүүлж тоглоомд нь оролцох хэрэггүй. Бурханаас ямар хүмүүстэй хамт байх талаар тусламж гуйж залбир. Амен. Хэн нэгнийг хараад л тийм ээ, би чамтай гэрэлмээр байна. Би байгаагаар тань хайрлах болно гэж шийдвэр гаргаарай. Та зөв хүний олохын төлөө залбир. Зүгээр л таалагдж байна гэдэл болохгүй. Цаашид 20 жил хамт аз жаргалтай байх хүн яхаа. Амен. Даниэл Бурханы инэрлийг хүртсэн хүн байсан. Йосеф бас Бурханы инэрлийг хүртсэн байсан. Йосефийн түүх үнэхээр гайхалтай. Библиэлд түүнийг ах нар нь нүхэнд хаясан, боол болгож зарсан. Потифар гэдэг хүнд зарсан боловч Потифар түүнд инэрлээ үзүүлж түүнийг гэрийн даамал болгосон. Тэгсэн Потифарын эхнэр түүнийг хүчирхийлэх гэж оролдсон гэж худал мэдүүлсэн. Яг үнэндээ бол тэр өөрөө түүнийг бэлгийн харилцаанд орох гэж уруу татсан. Тэгсэн ч Йосеф зөвхөн байсан учраас зөвшөөрөөгүй. Амен. Бурхныг хайрладаг зөвхөн түүний хийсэнд талархдаг хүн хэцүү байдалд орох байсан ч уруу таталгыг эсэргүүцдэг. Амен. Тэгээд тэр шоронд орсон. Тэр хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд 13 жил болсон боловч түүний хандлага зөв хэвээр байсан. Гайхалтай. Энэ үнэхээр урам өгөхөр байна шүү. Бас өөр юу болсныг мэдмээр байна уу? Тэр шоронгийн хүмүүс таалагдсан. Тэр фараоны зүүдийг тайлснаар фараонд бас таалагдсан. Миний өнөөдөр танд хэлхийг хүсэж байгаа зүйл бол та Бурханд итгэж үйлчилж байгаа л бол яс зүйтэй байж ажлаасаа халагдахаар байсан ч хуурамч зөвхт бус зүйлсээс татгалзаж байх хэрэгтэй. Би ажиллаж байхдаа намайг худлаа хэлхийг шаардаж байсан даргатай байсан. Тэгээд би ажлаа алдахаар байсан ч тэр хүнд уучлаарай, би энэ зүйл хийж чадахгүй. Би Христэд итгэгч, би огт хийж чадахгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд юу болсныг мэдмээр байна уу? Гэхдээ тэр байгууллагын даргатай асуудал үүсгэхээс өмнө би байнга л янз бүрийн ажлын санал авдаг байсан. Бурхан танд инэрлээ үзүүлэх болно. Харин та хийх ёстой зөв зүйлээ үргэлжлүүлэн хийсээр байх хэрэгтэй. Таны байгаа газарт Бурхан инэрлээ үзүүлэхгүй байвал та алдахаас айх хэрэггүй. Бид заримдаа илүү сайныг авахын тулд алдах зүйлээ алдахаас айдаггүй байх хэрэгтэй. Та магадгүй хүндлэлээ алдаж болно. Бурхан намайг энэ үйлчлэлд дуудах үед би найзуудаа алдсан. Гэр бүлийнхэн маань биднийг ухаанаа алдсан гэж бодсон. Тэгээд манай чуулган намайг хөөсөн. Үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би зөв байхын тулд хүмүүсээс хүндлэл хүлээх шаардлагагүй байсан. Бурханд итгэснээр та хаач явсан инэрл дэмжилгээр дүүрэн байх болно. Би найзаа гэж бодож байсан хүмүүс миний найз биш байсан. Найз хүн таны хийхийг хүсэж байгаа зүйлийг хоригдж баахгүй. Рут Бурханы инэрлийг хүртсэн. Эстер мөн Бурханы инэрлийг хүртсэн. Бурхан инэрлээ үзүүлэх болно гэдэгт итэг. Би одоо Есүсийн нэрээр таны төлөө хааж явсан Бурханы инэрл үргэлж хамт байгаасай. Таны хааж байгаа ажил бүтэмжтэй байгаасай гэж дэлгүүр орохдоо хааж явсан сайн хүмүүстэй тааралдаасай гэж залбирмаар байна. Есүсийн нэрээр би танд инэрл байхын төлөө залбирч байна.